дотроо усаад өгч. Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бям гариг бүрийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласан. Энэхүү өдрийг тохиолдуулан Орхон аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, төрийн болон хувийн хөгжлийн байгууллагууд хамтран Сархиавал болон нийтийн төвлөрсөн газруудад мод тарих ажлыг зохион байгуулан идэвхтэй оролцож байна. Энэхүү ажилд байгаль орчин аялал жуулчлалын газар болон сум дундын ойн хяналт тавин зааварчилгаа өгөн ажиллалаа. Одоо энэ дотроо усаад өгч. Сархиавалын баруун салгаанд 914 мод тарихаар бид өнөөдөр ажиллаж байна. За одоогийн байдлаар эрт 60 гаруй хувьтай ажил явагдаж байна. За энэ газарт маань мод тарих, модны үдцлэг худалдаа 4 мод үржүүлэхийн газар оролцож байна. За тэгээд хар шороо 20 тонн буулгасан. Усны машин 2 усны машин нийт 12 тонн усны машин ус одоо мод тарих ажилдаа зарцуулагдаж байна. За ингээд иргэд та бүхнийг бүх нийтээр мод тарих ажилд оройцсон ч хамаагүй оролцоосоо гэж уриалж байна. За мод тарих ажлыг ер нь 4-р сарын 10-аас хойш за 5 сарын 10 дотроо 20 дотроо багтааж тарих хэрэгтэй. Тэгээд цаашид мод тарих хүсэлтэй байгаа иргэд маань 5-р сарын 20-ны дотроо хаврынхаа мод тарилтыг хийж дуусгараа гэж зөвлөл мөрнө. Чи 2 хүрэлж авах. Мөн энэ өдөр аймгийн эмэгтэйчдийн холбоо гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар, байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран удахгүй болох гэр бүлийн өдрийг өгтөн гэр бүлд зориулсан олон талт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж буйныг нь Сархиавал орчинд мод суулгаж тарих ажил байлаа. Уг ажилд Эрдэнэтийн одонтой хажууд клуб, өглөөний гайхамшиг групп болон гэр бүлээрээ нэг өдрийг мод тарин өнгөрөх хүсэлтэй гэр бүлүүд оролцсон юм а. За жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр тохиодог дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулаад гэр бүл олон нийтэд зориулсан олон төрлийн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулдаг. За энэ жилийн хувьд бид нар Орхон аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар, за байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтраад гэр бүл зориулсан олон талт арга хэмжээг 5 дугаар сарын турш зохион байгуулахаар ингэж төлөвлөсөн. За хэдийгээр энэ өдөр бас гадаа цагаагаар хүүтэнд хараа байгаа ч гэсэн хүмүүс дулаахан хувцлаад тодорхой хэмжээнд бэлтгэлээ хангаад ирсэн байна. За жилээс жилд бас энэ арга хэмжээг улам илүү өргөн бүрийн зохион байгуулж иргэдэд бас урьдчилан сурталчилж бас зохион байгуулах зүйтэй юм болоо гэсэн юм одоо туршлагыг олж аваад байж энэ. Тэгээ ер нь бол заавал энэ мод тарилтын өдрөөр гэлтэхгүйгээр хавар намартай хүн болгон бас мод тарьж байгаль дээлтэй гэр бүл болцгоё гэсэн энэ уриалганд ор нэгдэжээ гэж бас уриалж байна. Ер нь улс их орны магадгүй аймаг орон нутгийн хөгжил бол ямар нэгэн байдлаар орон нутгийг удирдах байгаа тэ дарга цэрэгнэр гэхээсээ илүү энэ орон нутагт амьдарч байгаа иргэдээс ихээхэн шалтгаална. Тэгэхээр би өнөөдөр энэ хоттой байгаа газраа ямар одоо үр нөлөөтэй, ямар магадгүй хандлагатай амьдран тэр хэмжээнд л миний орон нутаг хөгжих тэр одоо боломжтой. Тийм учраас иргэдийг бас уриалж ийн гэр бүлээрээ хувь хүмүүс бас өөрсдөө магадгүй одоо хот гудамж талбайгаа ингээл цэвэр цэмцгээр авч явах хог тарихгүй байх гэж наадчлан тэ. Тэгэхээр ер нь хувь хүний л ухамсараас шалтгаална гэж бодож байгаа. За сайн байцгаана уу, өглөөний мэнд хүргье. Би энэ удаа анх удаа мод тарихж ирж байна. Тэгээд манай өглөөний гайхамшиг гэд группийнхан уриалаад тэгээд бид нар гэр бүлээрээ ирж ингээ мод тарьцгааж байна. Анх удаа тарьж байгаа. Тэгээд энэ хажуу тарьсан тэр мод 2009 онд тарьсан гэсэн 10 жилийн өмнөх мод. Одоо бидний өнөөдрийн энэ тарьсан мод 10 жилийн дараа дахиад ийм хэмжээний ургацсан байхыг бодоход их баяртай таатай байна. Тэгээд мод ургуулах ажилд ингээ тусалсан та бүхэндээ бас маш их баярлж байна. Тэгээд Эрдэнэтийнхаа хүмүүсийг уриалж ин гэр бүлүүдийг уриалж ин те өөрсдийнхөө үр хүүхдүүдийг дагуулад бас энэ мод тарих энэ үйл ажиллагаанд бас хамтран нэг дээрээ маш сайхан байд юм байна. Сэтгэл сэргээд сайхан байна. Өнөөдөр нэг 3 мод тарьж байна. Нэг одонтой хичүүлийн групп гэдэг одонтой хичүүл явж байгаа. Тэгээд эхнэрээ дааж ирсэн. Мод тарьж байна. Үнэхээр бас ингэ сайхан бас орон нутгаа ч гэсэн бас гоё ганц 2 мод ч гэсэн ингээд чимэг болгоод бол зүгээр юм уу л гэж сайхан юм байна. Сайхан өлсөө гаргаад амралтын өдөр нь байж байна.
Орхон аймгийн хэмжээнд энэ өдөр төрийн 31 боловсролын 80 гаруй байгууллага мөн эдвэх санаачлагтай иргэд аж ахуй нэгжүүд хамтран 5 байршил 8 хэсэгт нийт 40 мянга гаруй модыг тариалж хотын цэвэр агаар өнгө үзэмжид хувь нэмрээ оруулсан юм а.